2025 оны эхний 8 сард Монгол Улсын эрчим хүчний гол их үүсвэр болсон дулааны 3 дугаар цахилгаан станц 2 удаагийн ус гарав. Эхний ослын улмаас Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32%, цахилгаан эрчим хүчний 16%-ийг хангадаг энэ станцын хүчин чадал хэсэгчлэн алдагдсанаар эх хэдэн жилд эрчим хүчний хомсдол үүсэх эрсдэлтэй болжээ. Мэргэжилтнүүд болон эрчим хүчний яамнаас өгсөн тайлбарын дагуу дулааны цахилгаан станц 3 дээр гарсан усын шалтгаан нь хуучирч муутсан техникийн дэд үтсээр шалтгаасан гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл дулааны цахилгаан станц 3 дээр 6 дугаар сард болсон дэлбэртийн улмаас нэг хүний амь нас эрсдэж, уг станцын нэг турбин ажиллагаанаас гарснаар Монгол Улсын эрчим хүчний чадал 50 МВт-аар багасаад байна. Тиймээс уг үйл явдлаас үүдэж монголчуудын дунд нэгэн сэтгэл зовоосон асуудал уран гарч ирэв. 2025 оноос 2026 оны үйл Улаанбаатар хот тог цахилгаан дулаангүй болж хүлдэв. Аливаа улсын тусгаар тогтносон байдал нь эрчим хүчний салбарын бие даасан байдалтай сашгүй холбоотой байна. Гэвч сүүлийн 10 жилийн турш энэхүү эрчим хүчний бие даасан байдал илт муудаж эрчим хүчний тал дээр гадаад улсаас хамааралтай болох эрсдэл улам нэмэгдсээр байна. Тэгвэл өнөөдөр мэдлэгээрээ бид Монгол улсад нүүрлээд буй эрчим хүчний хямралын талаар ярихаар бэлтгэлээ. Өнөөгийн Монгол улсын эрчим хүчний нөхцөл байдал хэр байгаа вэ? Мөн ямар хүчин зүйлс манай эрчим хүчний гол салбарт асуудал болж байгаа вэ? Энэ хямралыг шийдэхин тулд ямар шийдлийг хэрэгжүүлж болох вэ? Хэрв та энэ бүх асуултын хариултыг мэдхийг хүсч байвал бичлэгээ анхааралтай сонсоод лайк болон сабскрайб дарахаа мартаоцгоо. 2023-оос 2024 оны байдлаар Монгол Улсын эрчим хүчний нийт суурилгдсан хүчин чадал нь ойролцоогоор 1584 МБ юм. Үүнээс 81%-ийг нь дулааны цахилгаан станц, 19%-ийг нь сэргээгдэх эрчим хүчний их усрууд эзэлж байна. Уг дулааны цахилгаан станцуудын гол их усүр нь нүүрс байдаг ба үүнд Улаанбаатар хотод байдаг дулааны 2, 3, 4 дугаар цахилгаан станц болон амгалан, за тэгэд бөөрөлжүүдийн дулааны цахилгаан станц зэргийг дүрдэж болно. Монгол Улсын эрчим хүчний нийт ачааллыг тооцож үзвэл төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал нь өнгөрөх 2023 онд 1636 МБ хүрч өмнөх жилүүдээс нэмэгдсэн бөгөөд энэ байдлаар жил ирэх тусам Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээ улам хурдтайгаар ихсээр байна. Гэсэн ч нэг харамсалтай зүйл нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээгээ 100% дотроос хангаж чаддаггүй. Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ ердөө 77.7%-ийг дотоод үйлдвэрлэлээр хангадаг бол 22.3%-ийг импортлж авдаг. Өөрөөр хэлбэл өвлийн үйлдвэрлэлд эрчим хүчний ачаалал эрс нэмэгдэж эрчим хүч давуулах эрсдэл үүсэхэд Монгол Улс нь Орос улбаны улсаас эрчим хүчээ худалдаж авдаг гэсэн үг юм. Үүнийг арай энгийнээр ойлгохын тулд нэгэн жишээ авч үзье. Хөдөөгийн 300 гаруй хүн амтай жижиг сум бүхэл өвлийг өнтөө давахын тулд ойролцоогоор 150 шуудаа мод шаардлагатай гэж үзье. Гэтэл тухайн сум нь өөрсдийн нөөц бололцоогоор ердөө 120 шуудаа модыг гаргаж чаддаг бөгөөд үлдсэн 30-ыг нь гаднаас худалдан авдаг гэжээ. Гэсэн ч зарим өдөр айлуудыг дулаан байлгахын тулд 160-аас 170 шуудаа мод шаарддаг ба жил болгон сумын хүн ам эрчимтэй өсөж байгаагаас үүдээд эрчим хүчний хэрэглээч тасралтгүй өссөөр. Үүнтэй адил судалгаагаар 2030 онд зөвхөн Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ нь 3328 МБ-д хүрэх тооцоо гарсан билээ. Өөрөөр хэлбэл бид ердөө 5 жилийн дотор 1848 МБ цахилгааны дутагдалд орж хэдэн цагийн турш тог тасалдаг байтал хэдэн хоног, хэдэн сарын турш үргэлжлэж болох нөхцөл байдал тулан ирсэн гэсэн үг юм. Тэгвэл асуудал хэрхэн энэ байдалд хүрсэн бэ? Өдрөөс өдөрт Монгол улс тэр тусмаа Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ асар хурдтайгаар нэмэгдсээр л байна. Өнгөрсөн 2024 он гэхэд Монгол улсын нийт хэрэглээ нь 11.6 тэрбум киловатт цагт хүрсэн буюу 2023 оныхоос 5.9%-аар өсжээ. Дээрээс нь өвлийн хамгийн хүйтэн үе буюу эдэр 9-ийн үе тохиолддог оргил ачаалал нь зөвхөн өнгөрсөн жил гэхэд 1655 МБ-д хүрч 1.2% өссөн байна. Иймд манай улсын цахилгааны хэрэглээ жилбэр дунджаар 5-аас 7% өсөж байгаа гэсэн үг юм. Үүнийг арай энгийнээр тайлбарлая гэвэл өнөө 300 хүнтэй сумын хэрэглэдэг шуудаа түлээ чинь жилбэр 9-өөс 10 шуудагаар нэмэгдэж байгаа хэмээн ойлгож болно. Гэвч энэ өсөж буй хэрэглээг хангахад улам хүндрэлтэй болсоор байгаамаа. Учир нь сүүлийн 40 жилийн туршид Монгол улс өөрсдийн эрчим хүчний гол их усүрээ нэмэгдүүлээгүй шүү дээ. Өдгөө Монгол Улсын эрчим хүчний салбарын гол хүндрэлүүдийг техник болон нийгмийн хүчин зүйлийн талаас нь дараах байдлаар тодорхойлж болно. Юун төрөнд техникийн талын хүндрэлүүдийг дурдах юм бол улсад ашиглаж буй олон цахилгаан станц, шугам шүлжээний тоноглолын 19-с 40% орчим нь ашиглалтын хугацаа дууссан эсвэл хуучирсан байдаг. Дээрээс нь дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжүүд хуучирч байгаагаас засвар шинжилт хийх боломж хязгаарлагддаг болж энэ нь тог тасрах эрсдлийг нэмэгдүүлж байгаа. Мөн эрчим хүч дамжуулах шугамын зарим хэсэг нь ашиглалтын зорилгод хангахгүй урт хол зайд цахилгаан дамжуулж байгаагаас хүчтэй уналт ихсэж жижиг дэд үтсийн ачаал хангахад хүндрэлтэй байдаг зэрэг байгаа. Түүнчлэн Монгол улсын нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хэрэглээний хэлбэлзэл тохируулан чадлаа уян хатан зохицуулах боломж тун хязгаарлагдмал тул тогтвортой өндөр чадлаар ажиллаж үүний улмаас техникийн үр ашиг бурж зарим тохиолдолд эдийн засгийн алдагдал үүсэх гол хүндрэлүүдийн нэг болж байна. Хэрвээ бид нар томоохон усан цахилгаан станцтай байсан бол цахилгаан хэрэглээний хэлбэлзэл тохируулан уян хатан ажиллаж чадах байсан шүү дээ. Даанч эгийн голын усан цахилгаан станцыг ямар нэг сад дотор гарсаар байгаад л хизээж бүтэхгүй байгаад байдаг. Одоо тэгвэл нийгмийн талаас нь Монгол улсын эрчим хүчний салбарт ямар асуудлууд тулгардаг вэ? Өдгөө Монгол улсын эрчим хүчний салбар төрөөс хамааралтай байснаар цахилгаан дулааны
эрчим хүчний үн тариф бодит дүртэг хүрэхгүй болохоор уг салбар алдагдaltaй ажиллаж байгаа юм. Энэ цаашлаад хөрөнгө оруулалт их боломжийг хязгаарлаж, шинэ техник тоног төхөөрөмжийн шинжилэл засварыг хойшлуулдаг байна. Мөн эрчим хүчний салбарын төрийн өмчт компаниудын санхүүгийн хувьд сул төрөөс үзүүлжүү дэмжлэгээс хит их хамааралтай бөгөөд бодит дүн тогтохгүй байгаа нь салбарын тогтвортой хөгжлийг сааруулдаг. За үүнээс болж цахилгаан үйлдвэрлэх хит их алдагдaltaй болж үнэ зах зээлийн түвшинд аваачин нэмэх үед иргэд аж ахуй нэгжүүд дээр маш их дарамт болж байгаа нь нууцшүүлээ. Учир нь зөвхөн өнгөрсөн хэдэн сарын турш цахилгаан ба дулааны үн нэмснээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн яаж нэмэгдсэнийг та хэд минь бүгд мэдэж байгаа шүү дээ. Үүнтэй зэрэгцээд Монгол улсын эрчим хүчний салбарт өрсөлдөөн байхгүй, хувийн эмчлийн хөрөнгө оруулалт хязгаарлагдмал, салбарын шинжилгээний хэрэгжилт удаашрж байгаа нь техник шинжилэлт, үйлчлэгээний чанарт сөргөөр нөлөөлөх үндслүүдийн нэг болж байгаа юм. Иймд Монгол улсад нүрлээд буй эрчим хүчний хямралаа даван туулахын тулд техник технологийн хуучрлаа шийдэж, цахилгааны үнийг бодит байдалтай уялдуулж өрсөлдөөнийг бий болгон олон нийт зөв ойлголт хийх шаардлагатай билээ. Гэвч асуудал ганцхан энэ хоёр дээр тогтохгүй. Монгол улс нь 2000-аас 2005 оны хооронд эрчим хүчний салбарт хэд хэдэн чухал бодлогууд барьж байсан өдгөө ихэнх нь амжилттай ирж чадаагүй л байна. Тухайлбал засгийн газар 2024 оноос 2028 онд цахилгааны чадлыг 5325 мегаваттад хүргэнэ гэж төлөвлөж байсан ч өдгөө энэ тоонд хүрэх нь хаач байсан болоогүй бид өмнөсөд төрчихсөн. Гэвч эдгээрээс хамгийн том алдаа нь өнгөрсөн хэдэн жилийн турш Монгол улсад ганцж эрчим хүчний томоохон их усүрийг бариагүй явдал юм. Хэдийгээр өнгөрсөн 10 жилийн турш эгийн голын усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц 5 толгойн цахилгаан станц зэрэг томоохон төслүүд яригдсан ч аль нь ч хэрэгжиж чадахгүй л байгаа юм. Ягаад ч ханаас ч нэг саад гарч ирээд Монгол улсыг хорлоо л байна. Бодит байдал дээр буусан зүйлгүй хэвээр байгаамаа. Дулааны цахилгаан станц 5-ийн хувьд хэдийгээр энэ жилээс эхлэн Т100 ба тендер зэрэг зарласан ч нэг нүүрсний цахилгаан станц барих хугацаа хамгийн багадаа 5-аас 8 жил байдгийг авч үзэх хэрэгтэй. Гэхдээ 5 дугаар дулааны цахилгаан станцын тухай түүхийг бол баг хүн бүр хүүхэд байхасаа сонссон гэхэд хүлсдэхгүй хөө. Ер нь Монгол улсад ганцхан нүүрс байдаггүй. Ялангуяа манайх шиг байгалийн баялаг ихтэй улсад янз бүрийн технологиг ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авах олон арга хэрэгсэл байдаг. Тухайлбал Монгол улсад байгалийн хий, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүч мөн цаашлаа цөмийн эрчим хүчний асар их үүсвэр байдаг ч эдгээрийг Монгол улс ашигладаг. Зөвхөн нүүрснээс хараат байгаа нь энэхүү хямралыг бүр илүү их хүндрүүлээд нөлөөлж байна. Тэгвэл одоо Монгол улсын бусад эрчим хүчний их үүсвэрийн талаар ярианд орцгоё. Монгол улсад нүүрсийг орлож чадах өөр эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүч юм. Монгол улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд голчлон нарны болон салхины эрчим хүчнүүдийн их үүсвэр зөнхөлж байна. Монголд нар салхины эрчим хүчний нийт суурилах боломжтой хүчин чадал нь ойролцоогоор 2600 гигабайт буюу 2.6 терабайт гэж тооцогддог. 2011 онд Японы SoftBank-ны гүйцэтгэх захирал Masayoshi Son гэх эрхэм Asian Super Grid буюу Азийн супер сүлжээг их санаа гаргаж ижээ. Энэ Монголын говьд нар болон салхины сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барьснаар Орос, Хятад цаашлаад Солонгос зэрэг улсуудын эрчим хүчийг бүрэн хангах сүлжээ байгуулах тухай санаа байсан юм. Өөрөөр хэлбэл бид дотоодынхоо хэрэгцээг хангаж цаашлаад гадаад улс орн руу цахилгаанаа зарах боломжтой гэсэн үг. Тиймээс Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж чадвал түүнээс хүртэх ашиг шим асар их билээ. Дээрээс нь салхины эрчим хүчний хувьд говийн бүс нутаг дээр тогтмол хүчтэй салхитай байдаг бөгөөд турбин ашиглахад тохиромжтой байдаг. Мөн Монгол 3800 гаруй гол мөрөн байдаг бөгөөд уулын болон бус тусны цахилгаан станцын хөгжлийн хувьд эрчим хүч үйлдвэрлэх нийт нөөц нь 6400 мегаваттад хүрнэ гэж үнэлэгдсэн. Манай одоогийн нийт хэрэгцээг 2-3 нугасантай дүүцэх хэмжээ юм шүү дээ. Тийм учраас Монгол улсын эрчим хүчний хямралыг зогсооход хамгийн ойрын хугацаанд сэргээгдэх эрчим хүч бол хамгийн боломжтой шийдлүүдийн нэг үлээ. Үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн тулд нэн төрөнд нарны болон салхины эрчим хүчний станцуудыг өргөтгөж, усан цахилгаан станцуудыг нэмэлтээр барих шаардлагатай юм. Тэгээд эцсийн эцэст улс орны хөгжил бол эрчим хүчний баталгаат байдлаас эхэлдэгтийг бид бүхэн санах хэрэгтэй. YouTube задлан гэдэг шинэ ном гаргасан. Маш цөөхөн хуваар хэрэглэгдсэн байгаа. Хязгаарлагдвал тоотой гэсэн үг. Та тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа хайгуу Popculture-ийн сайтаар ороод шууд цахилаад үнэгүй хөргүүлээд аваарай. Тэгээд шууд авах линкийн видеоны комент болон description дээр бас байрлуулчих. Нэг номоор контент бүтэх цогц системийг гартаа оруулах гэж боддоо. Тэгвэл үүнээс өөр дунд хугацааны шийдэл юу байж болох вэ? Монгол улсыг байгалийн хийн их хэмжээний нөөцтэй буюу ойролцоогоор 40 сая тонн байгалийн хий байгаа гэж үздэг. Түүнчлэн нүүрсний давхаргыг метан, зандрын хий олборлох боломжтой төдийгүй хүрэн нүүрсийг боловсруулан нийлэг байгалийн хий гарах боломжч байдаг. Жишээлбэл 4-р дулааны цахилгаан станцд 1 тонн нүүрс шатааснаас тэрний ердөө 33-аас 40% цахилгаан болгодог бол байгалийн хийн цахилгаан станц нь 50-аас 62% цахилгаан болгодог байна. Өөрөөр хэлбэл өмнөх сумын жишээгээр дурдах юм бол 300 хүнтэй сум маань боломжлаараараа мод бэлдэж 100 кг мод бэлтгэсэн ч тэрнийхээ ердөө 33-аас 40 кг-ыг нь түлээ болгодог гэсэн. Харин тэр сумынх нь малынхаа өтөг бууцыг боловсруулж түш хийх юм бол 100 кг малын өтөг бууцнаас 50-аас 52 кг түш гаргаж авч чадна гэдэгтээ зүйрлэж хэлж болох юм. Дээрээс нь Монгол улс үнэхээр байгалийн хийгээ эргэлтэнд оруулж цахилгаан эрчим хүч гаргаж авдаг бол байгалийн хийн цахилгаан станц нь нүүрстэй харьцуулбал хамаагүй бага хохирол гаргаж мөн хамаагүй бага өртөгтэй цахилгаан үйлдвэрлэж хурдан ашигтай ажилладаг байна. За мөн байгалийн хийн цахилгаан станцууд нь нүүрснийхтэй харьцуулбал 2 дахин бага буюу 2-оос 4 жилийн хугацаанд баригдахыг анхаарах хэрэгтэй. Иймд хэрэг бид 5-7 ордоос байгалийн хий олборлож эхлэх юм бол Улаанбаатар болон бус цоотын дулаан хангамжинд байгалийн хийн цахилгаан станцуудыг барьж байгуулах
замаар эрчим хүчний тогтвортой байдал, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байлээ. Гэсэн ч Монгол улсад байгалийн хий дэд бүтэц хүрэлцээ муу өгөөд аливаа байгалийн хийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт нь өндөр, бас хамгийн гол нь манай улсын төрийн байдал маш тогтворгүй байдаг. Иймд юун төрөнд зөв оновчтой тогтвортой бодлого боловсруулж үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийж чадвал дунд хугацаанд байгалийн хий Монгол улсын эрчим хүчний хямралаас гаргаж чадах баталгаатай нөөцсөн. Одоо харин хэдүүлээ арай урт хугацааны шийдлийн талаар ярилцъя. Урт хугацаа гэдэг нь дор хаяж 20-30 жилийг хэлж байгаа юм шүү дээ. Монгол улсад түгээмэлдэг өөр нэгэн эрчим хүчний их усвар бол цөмийн эрчим хүч үлээ. Монгол улс ураны өндөр нөөцтэй бөгөөд 192,200 тонн ураны батлагдсан нөөцтэй бөгөөд энэ дэлхийн ураны нөөцийн ойролцоогоор 3% эзэлж дэлхийд нөөцийн хэмжээгээр 10 дугаар байранд дэрэмдлэгдэг. Монголын гол ураны ордууд нь Зөөгч Овоо, Дулаан уул, Өмнөдийн ордууд бөгөөд жилд ойролцоогоор 2500 тонн уран олборлох боломжтой байдаг. Тийм учраас Монгол улс ураны өндөр нөөцтэй тул цөмийн цахилгаан станц барих боломжтой гэж үздэг. Гэвч энэ тийм амар асуудал биш гэдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй. Цөмийн цахилгаан станц гэдэг нь маш өндөр өртөгтэй, маш нүсэр бүтцтэй, барьж байгуулахад харьцангуй удаан хугацаа шаарддаг нэлээд эрсдэлтэй бүтээн байгуулалт юм. Дээрээс нь цөмийн цахилгаан станцаас гардаг цөмийн хэрэгсэн түвшинд байгаль орчинд асар их аюултай бөгөөд зөв хадгалж хамгаалж чадахгүй бол асар их сүрэл агуулгах эрсдэлтэй байдаг. Гэлээч бид цөмийн цахилгаан станцын сонголтыг хайж болохгүй юм аа. Жил болгон гар ус зурагт компьютерууд хөгжиж овор хэмжээний улам багасдгийн адил цөмийн цахилгаан станцууд ч гэсэн улам жижиг ашигтай болсоор л байна. Жишээлбэл Америк нэгдсэн улсад төвтэй New Scale компани жижиг хэмжээтэй буюу нэг контейнертэй дүүцгүүц хэмжээтэй 77 мегаваттын цөмийн цахилгаан станц бүтээсэн бөгөөд энэ нь уламжилт 50-аас 70 га талбай эзэлдэг асар өндөр зардалтай цөмийн цахилгаан станцтай харьцуулахад эдийн засагт маш хэмнэлттэй шийдэл байгаа. Тиймээс хэрэг Монгол улс ирээдүйд өөрийн ураны нөөцөө ашиглаад New Scale компани ийм 5 реактор авах манай хэрэгцээний 5-1 нь хангагдах боломж үүсэж байгаа юм. Гэхдээ цөмийн технологи нь маш аюултай бөгөөд нэн тэргүүн цохох дэд бүтц ба боловсон хүчнийг сайн бэлдэхгүй бол эргээд том эрсдэл агуулдгийг санах хэрэгтэй. Гэвч эрсдэл өндөрч түүнээс гарах үр ашиг нь их бөгөөд 1 тонн нүүрс шатааж гарах эрчим хүчийг 1.3 грамм уранаар гаргаж авдаг гэдгийг мартаж болохгүй. Иймд Монгол улс урт хугацаанд цөмийн эрчим хүч, цөмийн технологиг ашиглах бодлого стратегийг боловсруулж дэд бүтэц хүний нөөц зэрэгэ бэлдэж чадвал цөмийн эрчим хүч бол 20-30 жилийн дараа Монгол улсын эрчим хүчний гол их усвар болох боломжтой байлээ. Монгол улс ойрын хугацаанд эрчим хүчний хямралаас гарахын тулд оновчтой шийдвэрүүдийг нэн даруй гаргах хэрэгтэй байгаамаа. Юунд дөрөнд Монгол улсад дахин өөр томоохон эрчим хүчний усвруудыг нэн тэргүүнд барьж байгуулах шаардлага үүсэж байна. Үүний тулд хувийн хвшлийн оролцоог улам нэмэгдүүлж, эрчим хүчний салбарт өрсөлдөөнийг үүсгэж чадвал цахилгааны үн тогтворж иргэдэд ч гэсэн олон сонголт гарч ирэх үлээ. Түүний дараагаар Монгол улс эрчим хүчний усвруудыг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг үе шаттайгаар нэмэгдүүлж чадвал зөвхөн нүүрсэн чиглэсэн хамаарал босож, байгаль орчинд ч ашиг тустай байна. Дээрээс нь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж 2011 онд Японы SoftBank шиг санаануудыг олон улсын тусламжтайгаар хэрэгжүүлж чадвал бид дотоодын хэрэгцээгээ хангаа зогсохгүй гадагшаач эрчим хүч экспортлох боломж нээгдэх юм. Түүнчлэн эрчим хүчний дэд бүтцээ байнгын шинжилж, шинэ технологиг нэвтрүүлж, одоо байгаа станцуудаа өргөдгснөөр ихэнх үеийн хямралыг бүрэн зохицуулах боломжтой. Мөн олон нийтэд чиглэсэн эрчим хүчний зөв ойлголтыг түгээж, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, шинэ эрчим хүчний технологийн ач холбогдлыг таниулах нь зайлшгүй хэрэгтэй болов. Ингээд бичлэгээ төгсгöd Улаанбаатар хот энэ өвөл хөлдөх үү гэсэн асуултанд хариулъя. Ерөнхийдөө үгүй боловч магадлал маш их байгааг хэлэх хэрэгтэй. Ялангуяа 3 дугаар дулааны цахилгаан станцад зарсан осын улмаас хангуул дүүрэг энэ өвөл хөлдөх бодит эрсдэл үүсэж байгааг хотын дарга онцлсан ба энэ өвлөөс өмнө яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол ганц уул гэлтгүү Улаанбаатарт хөлдөг эрсдэл тун ойрхон байсаар л байна. Энэ үрээд бичлэг маань өндөрлж байна. Та таалагдсан бол лайк болон subscribe хийхээ мартаоцай. Яагаад гэвэл түүний ачаар бид бүхэн дараагийн асуудлуудыг өргөн дэвшүүлэх болно. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой бололтой хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг ютубер болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд хүргэх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж ютубер болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.